Энд өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та бүхэндээ нөхөн өрчгөн эрүүл мэнд өсвөр насныхны тухай ярилцахаар бэлдлээ. За ер нь бол хүний амьдралын мөчлөгийг хэдэн үед хуваадаг. За 0-оос 3 нас буюу нялх үе, 4-өөс 10 нас буюу бага насны үе, 10-аас 19 нас буюу өсвөр насны үе гэж ингэж хүүхэд нас залуу насыг бол 3 хувааж үздэг. За ер нь бол өсвөр насны үеийн бэлгийн нөхөн өрчгөн эрүүл мэндийн тухай сүүлийн үед бол маш нухацтай ярьж байгаа. За энэ үед яагаад их чухал ярих ёстой вэ гэхээр зэрэг энэ үед бол бэлгийн боожлт эхэлдэг. За сэтгэл санааны хямрал үүсдэг. Ийм шилжилтийн үе байдаг. Хүүхэд бол хүүхэд наснаасаа насанд хүрэх гэж байгаа энэ насны шилжилтийн үе байдаг учраас хүүхэд залуучууд маань хитрхи хямардаг ийм үе байгаа. За энэ үеийг маань бид нар хэрхэн даван туулахт нь за хэрхэн тэднэрт туслах уу хэрэг мэдлэгийг тэднэрт өгөх ёстой ямар мэдлэгийг хизээ өгөх ёстой вэ гэдгийг бид нар энэ ярилцлагаараа ямар нэгэн мэдээлэл өгч явах ёстой. За энийг мэдэхийн тулд ерөөсөө л 0-оос 3 наснаас эхэлдэг. За жишээлбэл охидын нөхөн өрчгөн эрүүл мэндэ гэж ярьдаг. За охид бол 0-оос 3 нас гэж наснаас эхэлдэг үеийг хэлдэг. За энэ ялах буюу бага насны үе. За энэ үед болохоор зэрэг охидуудтай ээж гэдэг ихэнхдээ ярьдаг. За охин хүүхэд хүмүүс их хэцүү юм аа. Бэлгэрхтэн дараа бохирдчихын. Дараа л угааж арчихгүй бол улайхын, загтнахын энэ их өөрт нэг зовиртой байх юм аа гэж хэлдэг. За энэ маань бол тухайн энэ бэлгэрхтний өөрийнх нь онцлог өтгөн гаргадаг хошноо за хөтрээ шээсний сүгүүр маань нэг дор байрладаг учраас памперстай удаан байлгаснаас өтгөнөөр бизнесийн дараа памперстай удаан байлгаснаас энэ шулуун гидснээс гарч байгаа энэ өтгөнд байдаг бактери бэлгэрхтнийг нь бохирдуулснаас бид нар энийг цэвэрлэж тэгээ энэ үеэс л эхэлж л нөхөн өрчгөн эрхтний ариун цэвэр тэрнийг хэрхэн арчилах уу хэрхэн тэрийг зөв амьдралын зөв хөвшилтэй болох вэ гэдгийг л энэ үеэс нь бид нар зааж өгөх ёстой. Ээжүүд ихэнхдээ урдаас нь хойш нь арчаад ойрхон цэвэрлээд ингэх ёстой. Дээрэс нь болохоор зэрэг 4-өөс 10 настай үед нь болохоор яах ёстой вэ гэхээр зэрэг энэ үед болохоор хүүхэд бие засчаад бэлгэрхтнээ хаанаас нь хааш нь арчих уу? Өтгөнөөр бие засчаад хаанаас нь хааш нь арчих уу гэдгийг бүгдийн заа сургасан байна. Тэгээд дээрэс нь дүрсийнхийг дотоожийг хэдэн хоногийн дотор солих ёстой, хизээ солих ёстой гэдгийг бүгдийн зааж өгөөд болж өгвөл өөрөөр нь угаалгаад өөртөө үйлчлэх юм чадвартай болгочих юм бол энэ хүүхэд явандаа 10-аас 10 наснаас сүүлийн үед өсөлт их хурдтай болсон учраас 10 наснаас биений юм ирж эхэлж байгаа. За биений юм ирэхээр зэрэг биенийхээ юмыг яг хааш нь хийх үү, хэзээ хугацаанд солих уу гэдгийг нь тэр хүүхдүүд анханасаа энэ зөв хөвшилтэй болгочих юм бол энэ бол ямар ч асуудалгүйгээр 2-оос 3 цаг тутамд ариун цэврийн хэрэглийг солино. За би ариун цэврийн хэрэглийг солихоос өмнө болохоор зэрэг өмнө болон дараа нь гараа угаана. За хэрэгэлсэн юмд савндаа хийн. За ер нь бол биений юм ирж яхад баан тусанд орохгүй, саунд орохгүй. За гэсэн хүнд юм өрөхгүй гэсэн ийм юунуудыг бол мэдчих хэвээр. Яагаад гэх юм бол хүүхэд биений юм ирж яхад нь хүнд хоёр том юм өргүүлээ явуучих юм бол савнаас гарах чийсэн цус өтрэгээрээ гарахгүйгээр хоёр үрийн хоолоогоор шидчих юм бол тэр хүүхэд насан туршдаа эндометриоз гэдэг ийм өвдөлт үүсгдэг, ийм шинэ өвчлөл үүсгдэг. Өөрөөс нь мансалт өөр газар амьдарснаас болж үүсдэг. За энэ удаагийн дугаарыг перс нэмлэгийн эмч удвал зөвлөгөө өглөө.